асуултаа асууя. За гишүүдтэй өрөөмөнд өргөё. За Монгол Улсын ерөнхий сайдаас эхнийх асуултыг асууя. Монгол Улсын ерөнхий сайд үнэн бай гэдэг үгийг сүүлийн 3 хоног тасралтгүй хэлсэн. Өнөөдрийн томилгоо яг таны өөрийн итгэл үнэмшлэр үнэн байж чадж гин үү? Энийг яг ард иргэдийнхээ өмнө хэлээд өгчөөрэй. Ялангуяа монголчууд, залуучууд, эмэгтэйчүүд Монголын ард түмэн танд өнөөдөр итгэж байгаа. Тэгэхэд энэ томилгоо үнэн байж чадсан уу? Энд нэг хариулт өгчөөрэй. За дараа нь Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын тэргүүн шадар сайд Жаданбин энэ хоёроос асууя. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг яг хизээ хэрхэн яаж 10,000 доллар төгрөх вэ? Хариулт өгөөрэй. За дараагийнх нь Монгол Улсын засгийн газрын шадар сайд Догмодын дор чандаас асууя. Эрчим хүчний үндэсний ороо гэж ажилласан, гаднаас эрчим хүчний хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирсэн гэсэн 2 жилийн дотор би эрчим хүчний салбарыг тусгаар тогтнолын Монголдо дотооддоо 100% үйлдвэрлэж тусгаар тогтнолоо зарлана гэсэн, экспортод гаргана гэсэн. Яг хизээ хэрхэн яаж бид дотоодын эрчим хүчийг 100% өөрсдөө хангаж хизээ экспортод гаргах вэ? За дараагийн асуултыг Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга Батбаян энх хоёроос асууя. Энх хоёр сайд танд одоо төрийн өмчийн олон компаниуд очино. Энэ алдагдaltaй ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудад хизээ хариуцлага тооцож, дампуурхын дампууруулж, татан буулгын татан буулгаж, хөвжлөх нь хизээ хөвжлөх вэ? За Монгол Улсын сангийн сайд Загжуугийн Минцайгнаас асууя. Төсөв батлага болгонд их хурлын гишүүд тойрог дээр мөнгө татаж сангийн сайдыг зовоодог. Та сангийн сайдын хувьд энэ байдлыг 2027 оны төсөв батлагад таслан зогсоож чадах уу? За дараагийнх нь Монгол Улсын хууль зүйн дотоод хэргийн сайд Сайн буянгийн Амар сайхнаас асууя. Монгол Ардын намынхан хоёр тал болоод бие бинийгээ хулгаач гээд Монгол орон даяар сүүлийн хэдэн сар зарлалаа. Тэр 110 сая долларыг энх хоёр сайдыг авсан гэдэг. Энх хоёр сайд нь Бортектой холбоотой асуудлыг ярьдаг. Бараг л хүн шатаагаа алдсан гэдэг. Тэгэхээр та хууль зүйн бодлого хэдий боловсруулж энэ ард иргэдийн дунд үүссэн байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн сантай холбоотой, боловсролын сантай холбоотой энэ бие биенийхээ хулгайлан ууртай асуудлыг хизээ хэрхэн яаж хийж тодруулж иргэдтэй тайлгнаж хэлэх вэ? За дараагийнх нь Монгол Улсын аж үйлдвэр эрдэс баялагын сайд Гонгорын Дамдны мас асууя. Аж үйлдвэрийн паркийн тухай хууль нэлээд сайн боловсруулаад явж байгаа. Нэгт та түрүүн бас хэллээ. Монгол Улс гангийн үйлдвэртэй болох ёстой гэсэн. Хизээ Монгол Улс гангийн үйлдвэртэй яг болох вэ? Нефтний үйлдвэр яг хизээ орох вэ? Хизээ зэс баяжуулах үйлдвэрээ бид нар хийж дуусгах вэ? За дараагийнх нь Монгол Улсын сайд боловсролын сайдаас асууя. Боловсролын тогтолцоо үнэхээр муудсан. Боловсролын тухай хуулийг шинжлэх шаардлагатай юу, шаардлагагүй юу? Ардсан намын бүлгийн гишүүн, мөнгөтэй гишүүнөөс боловсролын энэ тухай хуулийн шийдсэн найруулга дээр ажиллаж байгаа юм байлаа. Та тэрнтэй танилцсан уу? Энийг юу гэж бодож байна? За дараагийнх нь зам тээврийн сайд Борхогийн дэлгэр сайхнаас асууя. Хизээ Монгол улс зүүн болон баруун босоо энэ төмөр зам орох вэ? Энэ төмөр зам чинь Монгол улсын хөгжлийн гол тулгцыг болж байгаа. За дараагийнх нь Монгол Улсын аялал жуулчлалын залуучуудын сайд Алдар Жавхлангаас асууя. Хизээ Монгол улсад хэрхэн яаж энэ гадны жуулчид орж ирж дотоодын нийт бүтээгдэхүүнд нэмэр болох вэ? Энэ жил хэд орж ирэх үү? Дараа жил хэд орж ирэх үү? Бид нар гадны аялал жуулчлалыг татахын тулд ямар бодлого боловсруулж ажиллах вэ? Дараагийнх нь хот байгуулалтын сайд Инх тайвны Батамгалангаас асууя. Гадаа иргэд босч байна. Та энэ бослохыг хэрхэн яаж дарах гэж байна вэ? Хизээ Монгол улсын иргэд бүгд одоо орон сууцнд орж аз жаргалтай амьдрах вэ? Энэ дээр яг 1 минут авчи. За дараагийнх нь хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд. За очрох гишүүн 1 минут нэмээд. Цагаан хүүгийн Эдэр Батаас асууя. Монгол улс хизээ дотооддоо өөрсдийнхөө хэрэгцээний хүнсний ногоог 100% үйлдвэрлэж чаддаг болох вэ? Хизээ бид нар одоо энэ арьс ширээ өнөөдөр Монголын арьс шир гадагш экспорт гарч чадахгүй гацаа зогсож чинь гайлын ганц хоёрхан бичгээс болоод хизээ бид энэ арьс ширээ экспортод гаргадаг болох вэ? За дараагийнх нь Монгол Улсын эрчим хүчний сайд Бадрахын найдлагаас асууя. Засгийн газрын чиглэлэг тухай 119 дэх тогтоол гарсан. Ногоон эрчим хүч гэдэг. Энийг яг өнөөдөр ингээд эрх хурлын тогтоол гаргаад өгсөн байгаа боловч энэ захиргаан дамжуулах түгээхийн чинь иргэд 20 кВт-ийн эрчим хүчээ өөрөө үйлдвэрлээд мөнгө авъя гэхээр өгөхгүй байна. Журам гараад өгчөөд энийг хизээ та шийдэх вэ? За хамгийн сүүлийнх нь эрүүл мэндийн сайдаас асууя. Бачгуур сайдаас Монгол улсын иргэд
Эмнэлэг дээр очрлоо зогсож чинь эрүүл мэндийн даатгалын наад гаццсан. Энэ гацаанаас эзээ гарах вэ гэсэн асуултуудад хариулт авъя. За сайд нар 1 минутанд багтаагаад хариулчаарай. Энх хоёр сайдаас эхлээд засгийн газрын хэлэх газрын дарга нэр дэвшигч. За. Өнөөдөр 25-ны гүйцэлээр дотоодны бүтээгдэхүүнийг ногдох орлого $7,320 ам доллар хүрээд байна. Монгол улсын эдийн засаг 25.2 тэрбум доллар болж байна. 2001 онд Монгол улсын эдийн засаг 1 тэрбум доллар байсан. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид эдийн засгаа 25 дахин тэлсэн байна. За 2030 он хүртэл Монгол нийгмийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд 2030 он гэхэд нэг хүн ногдох орлого 10,700 болно гэсэн ийм зорилт тавьж түүнийг хэрэгжүүлэхин төлөө ажиллаж байна. За ингээд энэ их гол үзүүлэлт байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүн ногдох орлого $10,000 хүрснээр үндсэндээ амьдралын чанарт эрс өөрчлөлт гардаг. Боловсрол эрүүл мэндийн болон орлогын чанарт хөндөр үзүүлж эхэлдэг. За зээлийн хүү буурдаг, улс орны эдийн засгийн чадвар сайжирдаг, цалингийн өсөлт 60-аас доош хувиар өнөөгөн байгаагаас нэмэгдэх юм болцоо. За ерөнхий сайд хариулъя. За засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу одоо сайд нараа оруулж ирсэн. Та бүхэн танилцуулж байна. Тэгээ энэ манай кабинет би энэ багаар үр дүнд хүрч чаднаа л гэж тооцсон. Та гадаад хямрал болж байгаа үед дотоод зөрчил байж болохгүй. Тийм учраас энэ цаг үеийг давхад дотоод сахилга бат хариуцлага хамгийн их чухал. Тэгэхээр энэ кабинет бол бие биенийхээ дутууг нөхөөд ажиллаж чадах бололцоотой дээрээс нь суралцаад байх шаардлага байхгүй. Ийм л туршлагатай баг гэж үзэж байна. Тэгээ миний итгэл үнэмшил миний үндсэн хуулиар олгогдсон бүр ирэх энэ багаар үр дүн төрнө гэж тооцчил өөрийнхөө кабинетыг оруулж ирсэн. Тэгээ би одоо ажил эхлэхээс өмнө гайхамшиг бүтээн, эд шид бүтээн гэж гой сайхан юм яриад явах уу? Үр дүнгээрээ хэмжүүлээ. Ажилдаа хурдан шуурхаа оръё. Тэгээ бид үнэнтэй бас нүүр тулж байгаа. Үннээс зүхтаж их олон жил явсан. Үнэнтэй их одоо тулах хэрэгтэй. Тийм учраас бид нар бол дэлхийн цаг төрийн байдал юм байхад бол үнэнтэй нүүр тулна. Тэр үннийг би хизээш нуухгүй. Тэр үннийг ямар нэгэн худал зүйлээр дарах гэж янз бүрийн оролдлого хийхгүй. Ард түмнийг энтертайнментаар угаахгүй. Болж байгаа юмыг болж байгаа нь болохгүй юмыг болохгүй байгаагаар нь үннээ хэлээд хамтдаа энэ салхи шуургыг сүрж давна. Үүн дээр хоос уус төрж хийхгүй. Худлаа попрол хэрэглэхгүй. Сүрэг хүчнийхээ дуу хоолой болоод парламентын гишүүд ард түмнийхээ дуу хоолойг сонсож ард түмнийхээ дунд орж ажиллана. Тэр төрийн өмч компаниудын зардлыг бууруулах болоод төрийн алба бусад төвшөнд тэр хэмнэлт юу хийх дээр бол өнгөрсөн хугацаанд хэрэглэхийн дарга багтаа хийсэн ажлууд бол бий. Тийм учраас нэг зүйлийг хийхэд нэмэт хэлэхэд бол төрийн өмчт компаниуд дээр зөвхөн хөрөнгө оруулалтыг нэрэмлэх чиглэлээр хэмнэлт хийх бололцоог бол судалгааг нь гаргасан. Төрийн өмчт компаниудыг shared office хэлбэр шилжүүлж жил бүр 5.3 тэрбумыг хэмнэн. За KPI-ээр үнэлдэг болно. Цалин өсний шин тогтолцоог нэвтрүүлнэ. Тэгээ олон тэр хэмнэлтүүдийг би бас илтгэлдээ дурдсан. Олон хөгжлийн төвүүд шаардлагагүй зүйлсийг бол мэргэжлийн холбоотод нь шилжүүлнэ. Тэгээ ер нь авилгатааж бай, бусад одоо хууль бус үйлдэлтэй болоод өнгөрснийхэн дараа одоо шаналд суух биш, болохоос өмнө өржсөн сэргийлэхийн тулд бид нар хариу арга хэмжээнүүдийг шатаалтай авна. Олон жил бас дуустдаггүй олон ярианууд бий. Дуусгахын төлөө бол ажиллана. Аливаа хүндрэл сайн тал бас байдаг. Тэгэд ийм үед бол үнэ хэлэх. За хэрэглэхийн даргад нэр дэвшигч. За шадар сайд орчонд нэр дэв. За яг 6 жилийн өмнө яг 2020 оны засгийн газар орж байхад би нэг 2 минутанд багтааж нэг 15 асуулт асууж ирсэн. Манай очроод гишүүн болохоор бараг 2 минутанд 20 асуулт асууж байна. Маш сайн асуулт байна. Товчхон хариулъя.
За 2-3 жилийн дотор та энэ эрчим хүчний эрх чөлөөг бий болгоно гэж мэдэгдсэн гэдэг үнэ. Тэр бол 2025 оны 1-р сард гэж зарлж ирсэн. Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдчихсэн. Тэгээ харамсалтай нь яг 6 сар ажиллаа засгийн газар солигдсон. Тэгээд үндэсний хорог татан буулгасан. За энэ бол ингээ бодит байдал. Тэгээ засгийн газар солигдсны дараа бол докторгүй байдал үүссэн байна гэдэг том хөрөнгө оруулагч нар харьцажсэн байгууллагууд бол зогссон. Тэгэхдээ 10 сард бол Акко Пауэр гэж Сауди Арабын компани 10 гигаваттын хөрөнгө оруулалт хийхээ өөрсдөө ирээд зарлаад ажиллаа хийгээд одоо ингээ судалгааны ажлаа дуусгасан ингээ явж байгаа. Дахиад засгийн газар солигдож байгаа. Тэгээд тэнд бол дайн болж байгаа. Гэхдээ бид нар харилцаатай байна. За Шавдар сайд 1 минут татуулж. Тэгээ энэ хугацаанд зүгээр юу хийсэн бэ гэхээр яг энэ 1 жилийн хугацаанд бол 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх. За Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргийн босд хөгжлийн банк бол ингээд шийдвэр гаргасан. Шууд хувийн секторт мөнгө өгөх. Тэгэхээр өнөөдөр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх хувийн сектор бол мөнгө нь бол тэнд бэлэн байна. Харин одоо юу дутаад байна гэхээр нөгөө equity буюу өөрийнхөө хөрөнгө нь 20-30% гаргаад тэгээ санхүүжилтээ бол 70-80% авдаг. Энэ дээр бол гацчихад байгаа. Энэ ажлыг бол одоо өргөжлүүлээд явах гэж байна. Тэгээ 2028 он гэхэд хэрвээ энэ засгийн газар доктортой байгаад явах юм бол бид нар хөрөнгө оруулалтаа татаад за тэгээд бие даасан байдлыг хангах бүрэн боломжтой гэдгийг. За инх хоёр нэр дэвшигч. Засгийн газар хэлэх газрын дарагт нэр дэвшигч. За 2016 онд хуулийн дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үедээ төрийн өмчийн компани нийтийн өмчийн хуулийн төслийн ажлын хэсгийг анхаглуулж эхлүүлж ирсэн. За энэ төсөл маш одоо олон засгийн газар дамжиж ерөнхий сайд учрал хэрэглэхийн сайд багтаа ажлын хэсгийг ахалж улсын хурлд өргөн барьсан. За бид хэлцэхийн шийдсэн байгаа. Улсын хурал дээр өөрийн туяа сайн зориг номжим гишүүнээр хустрын манлал хийж энийг авч явж байгаа. Хамгийн түрүүнд хууль өөрөө шинжлэхдэх ёстой байл. Бид нар нийтийн өмч гэдэгтээ үндсэн хууль заасан. Яг ард түмний мэдээлэлд ямар өмчийг тооцох уу гэдгийг тэр өмчийг хэн ямар хүрээнд хүрээ хязгаартайгаар шийдвэр гаргах уу гэдгийг тодорхой болгохгүй бол энэ өмчийн хулгай, баялагын хулгай бол тасрахгүй юм бэл. Тийм учраас эрхлээд За дамт нэмгшүүн. Дамт нэмнэр дэвшигч. За юунд хариулъя? Асуултанд хариулъя. За үйлдвэр технологийн паркын тухай хууль бол одоо манад хэрэгжээд мөрдөгдөж явж байгаа. Энэ хууль бол зөвхөн хашаан доторх асуудлыг шийдээд байгаа. Хүнд үйлдвэрийн тухай хууль бэлтгэгдэж байна. Минут багаагаа учраас би танд бас тодорхой хариулт өгье. Зэс боловсруулах үйлдвэрийн төсөл 2027 онд дуусна гэсэн ийм төлөвлөлттэй байна. Гангийн үйлдвэр 2026 онд бид гэрээ байгуулж амжуул одоо засгийн газрын хуралдаанаар ороод олон улсын нээлттэй энэ дээр зарлах юм. Ингээд хилцэлд ороод ирэх юм бол бид 1.5 жилд багтаад дуусгана. За нефтийн үйлдвэр бол 2028 оны 1-р улиралд дуусах хуваарьтай ажиллаж байна. За одоо бол суур байгууламжууд ер нь бүтэн дууссан. За бүтээн байгуулалтын ажил нэг 60% руу дөхөж явна. За үндсэн тоног төхөөрөмжүүд захиалагдаад явж байгаа. За өөрхнөөс асуулаа. За амар сайхан. За нэгдүгээрт ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу иргэн аж ахуйн нэгжийн эрхийг хамгаална. Хууль бус үрлийг тассан зогсоо аж ахуйн нэгж иргэдээ элдв дарамт шахалт хууль бус шаардлагаар одоо шахан хвчдгийг зогсооно. За хоёрдугаарт хууль шүүхийн байгууллага хууль хэрэгжүүлэх эрхийг хамгаална. За гуравдугаарт улс төрчид ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллага ажилтан албан хаагчдыг улс төрийн зодооны зэвсэг болгохыг хатуу одоо шаардад тассан зогсооно. Дөрөвдүгээрт хууль хяналтын байгууллага улс төрийн одоо төрийн бүх шатны байгууллага хуулийн байгууллагууд энэ хууль шүүхийн одоо
үйл ажиллагаатай холбоотой альва хэн нэгнийг одоо буруутгах, шүүхээр одоо гин буруутаан тогтоогдоогүй байхад ялж зэмлдэг. За гүйцэг хариулт ямар сайхан нэр дэвшигч. Хууль шүүхийн байгууллагаар гин буруутаан тогтоогдоогүй байхад хинч хэнийг ялдаг, гүтгдэг ийм байдлыг талсан зогсооноо. За хамгийн сүүл бид нар нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Энэ улс үнэхээр одоо гэмт хэрэгтнүүдээр дүүрч гисэн юм уу? Эсвэл гүтгэгчдээр дүүрчээд байгаа юм уу? Нэг бол хуулийн байгууллага нь ажил хийхгүй байгаа юм уу гэдгийг бас хариуцлагатайгаар ялгаж салгана. За энэний төлөө одоо бүгдээрээ бас хууль тогтоогчид хамтарч ажиллах ёстой. Тэгээд хууль хяналтын байгууллагын бие даасан үйл ажиллагааг хангахад анхаарч ажиллана. Яагаад гэвэл төрийн хууль цаазын мөн чанар бол гин бурууг үнэн бодитоор тогтооход оршдог учраас энэ бүхний уялдааг хангахын тулд хуулийн бүх байгууллагууд уялдаа холбоотой харилцан эргэх холбоотой тогтолцооны стандартыг нэвтрүүлж ажиллах ийм одоо зарчмыг хангана, шаардна, За энэ бас маш чухал асуудал шүү. Үнэхээр одоо гэмт хэрэгтнүүдээр дүүрчээд байгаа юм уу, гүтгэгчдээр дүүрчээд байгаа юм уу энэ улс орон, энэ одоо төр засаг. Энэ дээрс онцгой анхаарч хэний ч гэм буруун тогтоогдоогүй байхад гим буруу шүүхэл тогтооно. Тогтоогдоогүй байхад бас гүтгээд гэмт хэрэгт холбоод байгаа энэ асуудал дээрс онцгой анхаарч ажиллах ёстой. Шатар хууль зүйн дотоодын сайдны төвч анхааралтай авах ёстой гэж хэлж байна. Зөвөө. За замаараа алдарч авахлан дээр дэвш хариулъя. Барил хотоо голтын сайдад. Дараад нь сангийн сайд. Соёл спорт Соёл спорт аялал жуулчлал. За баярлалаа. Манай Атамлан сайд уучлаарай. За аялал жуулчлалын салбар бол Монгол улсын тэргуулах салбар болох ёстой. Монгол улс жилдээ 25 орчим тэрбум доллар эргэлддэг эдийн засагт 2024 онд 800 мянган жуулч ирж ирсэн билээ. 2025 онд 847 мянган жуулч ирсэн байна. Үүнээс 1.6 тэрбум доллар Монгол улсын эдийн засагт оржээ. Энэ 2026 онд 1 сая төгрөгөөр ингээд зорж байгаа. Тэгэхээр манай эдийн засагт хамгийн том одоо эргэлтийг одоо аялал жуулчлалын салбар ирээдүйд оруулна гэж үзэж байгаа. Аялал жуулчлалын салбараас бид нар бол жуулчдыг ирэхэд одоо маш их таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах ёстой гэж зорж байгаа. Тэгээд яам дээр очиод мэргэжлийн улсуудтай уулзаад энэ бодлого дээр анхаарч ажилланаа. Ер нь бол манай чинь уул уурхай эдийн засгаас аялал жуулчлалын эдийн засаг руу шилжиж аялал жуулчлалаас маш их хэмжээний орлого олдог улс болох ёстой гэж үз. За сангийн сайдны төвчд мэд сайхан хариул. Дараад нь зам төвөр. За очир хөтгшний асуултанд хариулъя. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг бол ерөнхийдөө бол нэг хоёр хэрэгцээн дээр л үндэсэж байгаа. Бодлогын баримт тусгацсан зорилтууд, за нөгөө талдөө иргэд орон нутгаас ирсэн салбараас ирж байгаа хэрэгцээн дээр үндэсэж төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаа. Холбогдох хууль тогтоомжид байгаа. Тэгэхээр улсын их хурлын гишүүн гэдэг бол ард түмнээс сонгогдсон тэдний нийгмийн эдийн засгийн хэрэгцээд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг улсын их хурлд уламжлах, за мөн одоо энэ нэг улсын төсвөөр суулгах үүрэгтэй. Тийм учраас одоо тойргийн гишүүдийн хөрөнгө оруулалт гэж харахаасаа илүүтэй бид нар нийгмийн эдийн засгийн хувьд тухайн бүс нутаг Монгол улсад одоо эдийн засгийн ач холбогдлоор нь эрмэлж хөрөнгө оруулалтыг тусгах зөвөө. Түүнээс ч одоо тойргийн гишүүдийн хөрөнгө оруулалт гэж ойлгож бас болохгүй энэ төртөө дэргүү төсвийн хөрөнгө оруулалтыг тухайн шахаа ихээс илүүтэй За. Зам төр сайдад дэлгэр сайхан дараад нь Бат Тамгалан бүгднгээс асуусан юм уу? За очир хөтгшний асуултанд хариулъя. Энэ бид баруун зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг явуулнаа. За энэ баруун зүүн босоо тэнхлэгийг явуулахын тулд төр үеийн хвшлийн түншлэлээр буюу концессор явуулна. Төр энийг хийх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энийг одоо бид нар гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд хамгийн ашигтай саналыг тавих ёстой. Жишээлбэл би ганц жишээ хэлье. Саяхан Орос улбаны улс Владивостокоос одоо нарийн царгаар төмөр зам одоо гаргаж Оросын улбаны улсад нарийн царгаар төмөр зам явуулахыг зөвшөөрсөн.
Энэ ажил эхэлж байна. Тэгэхээр бид нар одоо баруун зүүн босоогоо явуулахын тулд янз бүрийн цариг ярилгүй энийг их хурл дээр шийдчихвэл сонирхогч орж ирэхэд бэлэн байгаа. Тэгхгүйгээс болоод царигаас болоод ингээд хамаг одоо бидний холболт гацчихд юм аа. Тийм учраас энийг хэдүүлээ хамтдаа их хурл дээр нийлээ шийдэж чадах хаа гэж итгэж байна. Баярлалаа. За барилга хотын холбооны сайд эдний дэвш Батамгалан хариулъя. За, очроод гишүүний асуултанд хариулъя. Манай салбарт хот байгуулалт барилга орон сууцчлалтын салбартай холбоотой асуудлыг бол би бол бас хариулж болж байна. Энэ гадаа байгаа одоо жагсаалыг яаж дарах уу гэнэ. Энэ бол надтай хууль эрх зүйн хүрээнд нь компани засаглалын хувьд би ямар нэгэн байдлаар одоо энэ компанитай холбоотой эрх үүрэг хариуцлага үүрэх ийм одоо хүн биш ээ. Энэ бас одоо сая хууль зүйн дотоод хэргийн сайдд нэр дэвшиж байгаа амар сайхан сайд маань бас хэлж байна. Энэ гүтгэгчд үүрсээ. Энэ учрыг олох ёстой гэж. Тэр би бас итгэж байна. Одоо хууль зүйн сайдд нэр дэвшиж байгаа хүн хамтарч энэ одоо хаврын синдром эхэлсэн, халуун хавар нь эхэлж байгаа. Энэ үед одоо энэ асуудлыг бас шийдэх ёстой. Онлайнаар, сошиалоор хүнийг бүүлээддэг маш олон улсын хурлын гишүүд ярьж шít. Энэ асуудлыг бас нэгдэлтэн гаргаж шийдэх ёстой гэж бодож байна. За эрүүл мэндийн сайд нэр дэвш Батшгуур, дараад нь боловсролын сайд нэр дэвш Инх Амгалан. За гишүүний асуултанд хариулъя. Хизээ иргэд коридорт ор олдохгүй хэвдэх болох уу гэж асуусан. Тэр гэхээр нэг статистик хэлье. 10,000 хүнд оногддог ороороо Монгол бас 86 ороо оногддог. OECD улс орнуудад дундчид нь бол 43. Дэлхийн дундч 27. Азда Япон солонгосыг асуул Монгол номер 1-т байдаг. Ороороо. Тэгсэн мөртлөө хүмүүс ээжнэр, аавнар хүүхдээ бариад коридор твтээд байна. Тэгэхээр нь юу харуулж байна гэхээр энэ үр дүнгөө орууд ашиглаад байна. Орны менежментэнд дутагдал байгаад байна. Тэгэхээр таны асуудал нь яг одоо би хариулж чадахгүй байна. Яг би өөрөө газар дээр нь ажиллаад өөрөө яг симптомыг тодорхойлоод хаана алдаа гараад байна. Юу болохгүй вэ ингэж тодорхойлоод хариулъя. Гэхдээ би энийг зарчаад нэг итгэлтэй байна. Статистик одоо манай талд байгаа. За боловсролын сайд нэр дэвш Инх Амгалан. За очроод гишүүн маань мөнх туяа гишүүний өргөн барьсан хуулийг дэмжихүү одоо боловсролын хуулинд ордохоор өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэж байна. Яг одоогоор бол очроод гишүүнээ боловсролын хуулинд өөрчлөлт оруулах огт шаардлага байхгүй. Яг бол боловсролын багц хууль батлагдсан. Боловсролын багц хуулиар боловсролын 6 том шинжилгээг бид нар зарласан. Одоо энэ боловсролынхаа баталсан энэ хуулийг бид нар хэрэгжүүлэх л ийм л үүрэгтэй. Тийм учраас бол одоо мөнх туяа гишүүний санаачилж байгаа хуулийн зорилго нь зөв. Яг бол боловсролын салбарын санхүүжилтийг нэмэх юм зорилготой. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар энэ хуулийг батлагдаж хэрэгжүүлэхэд бол санхүүгийн маш их том одоо их усруу шаардлагатай болох юм байлээ. Энэ би энэ хуулиудаа бас танилцсан. За эхний ээлжинд ямар ч байсан энэ цалин дээр үүссэн маргаана цөмөрөө нэг шийдээ, нэг талдаа гаргая. Яг одоогийн байдлаар бол нийгмийн даатгалын санд бараг 70 тэрбум орчим төгрөгийн өөр үүссэн. Багш нар маань чин цалин, хуучин цалин гэдэг ийм ойлгомжгүй зүйл рүү орсон. Иннээс болоод багш нар маань өнөөдөр декрет. За одоо 3 минутанд энэ чинь 12 асуулт асуутсан баг. Тэгэхээр ганц минутанд одоо нэг сайд хариулж болно шүү дээ. За хөдөө аж ахуйн сайд нэр дэвшигч Эдрот. За очроод гишүүний асуултанд хариулъя. Монгол улс хүнсний ногоогоо өөрсдөө хангадаг. Гэхдээ улирлын нөхцөл байдлаас болдог услгааны цар хүрээ, бороо орох орохгүй байгаль цаг үеийн онцлог бас нэлээд нөлөөлдөг. Атрын 3 дугаар аянаас эхлээд бол одоо хүнсний ногоогоо 100% хангадаг болсон. Дээрээс нь хүнсний хувьсгалын хүрээнд бол одоо хүнсний ногоогоо боловсруулах, хадгалах гээд ахис дэвшил гараад ингээ явж байгаа гэж хэлье. Гэхдээ бол 2025 онд бол Монгол улс одоо байгалийн одоо бороо
бага орсноос шалтгаалж 500 мянган тонн ургацаа бол алдсан. 2026 оны энэ хаврын тариалт хизээмөдгүй эхлэх гэж байна. Миний хувьд бол одоо хэрвээ сайдэр ингээд батламжлагдаад ирэх бүтэн сая өдрөөс энэ газар тариалангийн бүс нутаг Дархан сэлэн Төв аймгийн бүсэд бас ажиллана гэсэн ийм бодолтой байгаа. За одоо болсон. За Идэрбат нэрдэг хариулчааг үцгээд. За хоёр дахь асуулт бол юутай холбоотой байна? Энэ малын арьс ширтэй холбоотой асуултууд асууж байна. Үнэхээр одоо малчитаа уулзаад явхад бол малын түүхийн эдийг үнэтэй болгоод өгчих юм бол төрөөс бид юуч гоохгүй болоовчдаг ийм хүмүүс шүү дээ гэд. Малын түүхийн эд үнэтэй байх үед яг л ийм байсан. Гэтэл өнөөдөр яг одоо өнөөдрийн одоо байдлаар зах зээл дээр адууны арьс нэг 10,000, үхрийн арьс 3,000, хонь үнэгүй, ямаа бол нэг ламааттай бол 80,000, ноол ургуу бол тэгэл үнэгүй ийм байдалтай байгаад. Тэгэхээр та бол нэг тодорхой юм ярьлаа штэ. Малын арьс шир гаргах гээд байхад гайлын одоо бүр тодорхой байсан тийм ээ. Гайлын одоо бичиг сажиг дутуугаас болоод гаргаж чадахгүй байна гэсэн. За тэгээд үнэхээр би бол үнэхээр энэ малын арьс шир гаргахад ийм төрийн зохицуулалтанд дутуу байгаагаас юм уу төрийн албаа хаагцаас болоод ийм тохиолдол үүсэж байгаа бол хурдан заснаа л гэсэн ийм л одоо бодолтой байна. Арьс ширний талаар яриул нэлээд урт